За сайн байцгаана уу? Намайг Мөнхөтийн хамгаалан гэдэг. За би нэг сайхан энгийн нэг сайхан ажил хөдөлмөр хийгээд явж ирсэн нэг залуу байсан. Гэнтийн Ослоор одоо дөрвөн мөч мдэггүй болж айхтар бэртэл аваад одоо энэ хөгжлийн мэргэжилтэй гэдэг иргэдийн төлөөлөл болсон. Гэхдээ миний хувьд бол сэтгэл санаа гутарч гуйнаагүй өөрийн сурсан мэдсэн одоо энэ бухимдалтай найхтар нийгэмд бол миний нэг хүн болгонд одоо өөрийн сурснаа хэрэгжүүлээсээ өөрийн сурснаа хүргэхсэн нэг юм гүн эрмэлттэй явдлаа хүн Монголын ангаах бол намайг насаараа энэ бүхсэн минээс доошо мдээгүй болох тийм хүн байна гэж онш тавьсан. Миний хувьд бол Заян хамгаалан гэдэг хүн одоо амьсгалж л байгаа юм чинь би энэ дөрвөн хөл дээрээ мөчөө хөдлөгдөг болно гэсэн тийм гүр эрмэлзэл тавиад өөрийн хөл дээрээ босоод өөрийн одоо сурсан мэрэгчлэрээ одоо Хинтээ аймагт амьдраад ажиллаа явж байгаа залуу. Тэгээд одоо юм болгоныг болохгүй бүтэхгүй гэж би одоо харахыг хүсэхэ болсон. Хүн хэрвээ чади бүтээгээд ялангуяа энэ хөгжлийн мэргэжилтэд иргэдэг чинь маш их ажил хийх эрмэлзэл аягүй өндөр байдаг. Түрүүн ажлаа ачаал яг даахгүй байх бах. Өөртөө таарсан юм хийчихсэн. Энийг ингээд хийчихсэн. Энд ингээд суучихсан. Энийг мэдчихсэн гэсэн гүн эрмэлзэл маш их болдог. Яагаад тэгэхээр энэ хүмүүс чинь хэлж биш хийч ирсэн байдаг. Одоо айхтар бэртлүүд ирсэн байдаг. Маш их өвдөл, гэмтэл, бэртлийг даван гарсан маш их сэтгэлийн хаттай хүмүүс байдаг байхгүй юу? Би тэгэж харсан. Сая энд бол хүн хэлж ийн олон хавдрыг даваад гарсан гэд энэ охиныг бол би харж ийсэн. Бүр өсгүй ингээд өөрөө уйлаад сууж ахын би харж ийсэн. Тэгээ одоо өөрийнхөө хүчээр тавал ингээ энэ сайхан ажил мэргэжлээ хийгээд явж байгаа да маш их баярлах ёстой. Тэгэхээр би одоо ингэж бодд юм а Хинтээ аймагтаа одоо би эрүүл болон өвчтэй одоо хөгжлийн мэргэжилтэд иргэдийн маш гоё бясалгал буюу өөр дээрээ очих маш гоё төвтэй болъё гэж би Хинтээ аймагт маш их бодож явдаг. Одоо ч өөрөө нэм яг бясалгалын юм төвийг нээн гэсэн эрмэлзэлтэй одоо нөгөө нэг юу гэдэг чинь маш гоё байшин сав бол одоо нэг барих юу хүрхгүй байх шиг байгаа надад бол. Тэгэхээр надад энэ иргэд рүүгээ чиглэсэн нэг ажил нь маш гоё нэг Монгол цомсог гэр гэж байдаг. Тэр гэрийг маш их судалж байгаа. 20 сая төгрөг байдаг юм шиг байлаа. Тэгээ аймаг орон нутгаас маш гоё ийшээ агаар салхитай ямар байдгийг юм газар бүх иргэд рүүгээ чиглэсэн. Энтхэн ганцхан хөгжлийн бэрхшээлтэй гэхгүй эрүүл явж байгаа хүмүүст л өнөөдөр зөв амьсгалд сурах хэрэгтэй байна. Зөв дадал сургалцах хэрэгтэй байна. Зөв инээмсэглдэг байх хэрэгтэй байна. Тэгэхээр одоо энэ өвчин гэдэг юм энэ айхтар бухимдал гэдэг юм чинь яг хүн өөр дээрээсээ шалтгаалаад байгаа гэдгийг хүн өөрөө анзаарахгүй явдаг. Маш их бухимддаг, маш их уурладаг. Уур уцаар гэдэг маань яг та нартай хэлэхэд бол энэ бүх өвчнгийн үүсвэр явж идэг. Огцом уурлахад бөөр уушиг зүрх бүгд зочирдоод шууд өвдөж идэг. Тийм болохоор одоо энэ нийгэм бол маш тайван байх ёстой, маш өөр дөрөө очих ёстой ийм нийгэм болж байгаа гэдгийг одоо өөрийн биеэр харсан, мэдэрсэн. Тийм болохоор одоо аймгийнхаа иргэдэд болон одоо энэ гишүүдтэй хэлэхэд бол энэ хүн рүүгээ чиглэсэн энэ яг бясалгалын энэ төвтэй болох ёсон гэдэг би одоо аймагта. Тэгээ цаашлаад энэ сумд руугаа тийм бол одоо хүн өөр дээр очиод өөрийнхөө гал зүрхийг хүн гэдгээ мэдрээд өөрийгөө асаацсан байхад бол ямар ч өвчин, ямар ч зовлон туулаад гарах тийм гүн эрмэлзэлтэй тийм маш мундаг болдог. Тэр төвд маань одоо та нар маань үн төлбөргүй би одоо яг аймгийнхаа энэ удирдлагууд хэлэх тийм сайхан төвтэй болчих юм бол энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй би үн төлбөргүй өдөр болгон та нарынхаа төлөө энэ зөв амьсгал өөрийн сурсан йог бясалгал жоохон хөдөлгөөн бидэд гарал хөдөлж ивэл бидэд йог хийн амьсгалж ивэл бидэд энэ дасгал бясалгалыг хийх боломжтой. Би өөрөө дөрвмөч хөдлөхгүй байж байхдаа ганцхан сурсан амьсгалын тэр мундаг техникийг л хийж исэн. Тэр техник надад одоо цааш амьдрах, надыг босгох тийм юу дохиог надад хөл дээр мөн өгж исэн. Тэгээд л одоо би өнөөдөр энэ хөгжлийн мэргэжилтэд иргэдийнхээ дараагаар ажиллаж байгаа дүүгийнхээ урилгаар өнөөдөр ирсэн байгаа. Би Хинтээ аймагт өөрөө бас
зүгээр суухгүй хувийн бизнес хийгээд бас ажил амьдралаа зохицуулаад явж байгаа. Тэгээд ийм мимиг таад бас нэг давхар бодолцож үзээрэй. Баярлалаа.